үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Эрх өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр эрчим хүчний салбарын шинжил ба шийдэл сэдвээр ярилцахаар зочноо орж ирүүлсэн юм а. Зочтой шүү тий. За би ингээ баруун гараасаа танилцуулъя. Ноён Бадам Дамдин сэргээрт эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн ийм ирхэн байна. Тэргүүн биш юм а. Түүцийн дарга гэж байна. Түүцийн дарга. За уучлаарай. За энэ эмэгтэй бол хатагтай цэцгээ Монгол улсын зөвлөх инженер юм хүн байна. За миний зүүн талд ноён Яндан Гомб Монгол улсын зөвлөх инженер доктор ийм ирхэн байна. За тэгээд энэ эрчим хүчний салбар одоо сүүлийн үед бараг бүх Монгол улсын бүх Монгол иргэдийн маань анхаарлыг татлаа. Бид нар чи одоо Улаанбаатар хот за ер нь хөлддгүү мэхэд ер нь нэлээд зотрлаа 3-4 хоног тийм ээ. За тэгэхээр энэ салбар ингээд цааш энэ чигээрээ байгаад ах юм уу? Цаашдаа ер нь яах ёстой гэдэг энэ талаар та бүхэнтэй хэлцүүлэг өрнүүлж байгаа юм аа. За энэ гурван инженер бол одоо аргагүй эрчим хүчнийхээ салбарын одоо экспертүүд болох нэр хүндтэй ийм инженерүүд байгаа шүү гэдэг би эхлээд үзэгчтэй хэлье. За шинжил шийдэл ярихын тулд өнөөгийн байдлаа ярив. Өнөөгийн байдал эрчим хүчний систем маань одоо ямар байдалд орчив? Миний харж байгаагаар бол энэ ч одоо 3-4 хоног ингэж дулаана багасгаж юугаа эрчим цахилгааны эрчим хүчээ тасалж байгаа нь бол яавч одоо олигтой зүйл биш байх тийм ээ. За тэгэхээр өнөөгийн байдлаас эхлэе хэн эхлэх вэ? Яндан гомбо та эхлэх үү? За яг зүгээр болсон процесс бол эдгээр их чухал биш ч гэсэн хүмүүс их сонирхдаг учраас товчхон ярьж өгье. За асуудал бол үндсэндээ бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц дээр нүүрс нийлүүлэхтэй холбоотой асуудлаар эхэлсэн. Ингээд энэ дээр нэмээд 4-р цахилгаан станцын 8-р зухан дээр гэмтэл гарсан. За тэгээд хязгаарлахаас өөр аргагүй болж байгаа. Энэ слайдыг гаргах уу? Үндсэндээ 4-р цахилгаан станцын 100 зогсохоор 100 мегаватт орчмын ийм чадлын дутагдал үүсэж байгаа. За бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 орчим мегаваттаар явж исэн ингээд энэ 120 хүртэл буусан гэхээр их том хэмжээний одоо хязгаарлалт хийхээс өөр аргагүй. За энэ дээр энэ төвийн эрчим хүчний системийн тухайн үеийн горимын дэлгэцийг харуулж байна. Энэ диспетчерийн үндэсний төв дээр байдаг ийм дэлгэц. Тэгэхээр энэ дээр бол үндсэндээ байдлыг сайжраагүй үеийн зураг харагдаж байна л да. Энэ дээр бүх цахилгаан станцууд түүний дотор нүүрсээр ажилладаг. За нарны, салхины, за тэгээд дээр нь энэ батарей хоригдлын станцуудын одоо ажиллагааны горим харагдаж байгаа. За энэ дээрээс юу харах вэ гэхээр батарейны станцыг бас жаахан дэдгэрэнгүй ярьчих бол энэ маань хэдийгээр чадлын дутагдлын үед тус нэмэр болдог ч гэсэн нөгөө цэнэгэн дуусчаараа нэгдсэн сүлжээнээс захилгаан хэргэлдэг. Жишээлбэл энэ график дээр зурган дээр харагдаж байна л да батарей хоригдлын станцын нийлбэр нь хас 27 мегаватт гэж байна тийм ээ. Тэгэхээр эн чинь бол хөтөлөн ч өөрөө аваад тийм өөрөө авч байгаа. Тэгэхээр эн чинь яг нөгөө хязгаарлалтан дээр дахиад гас 27 мегаватт буюу нэг Улаанбаатар хотын нэг дүүргийн хэмжээний чадлын тасралт үүсэж байгаа юм л да. Тэгээ яг энэ бол өдрийн цагаар нэг ийм одоо цэнгэлтийн горим шилжсэн. Ерөнхийдөө бол дандаа шүн цэнгэлж байсан. Гэхдээ батарей станц чинь чадлаасаа хамаарад багтаамжаасаа хамаарад тодорхой цаг ажиллаад ингээд цэнэгэн дуустдаг. Нэг ийм тал байгаа. Тэгэхээр гол одоо чадлын их үүсрэг бол арга байхгүй дулааны цахилгаан станцууд, нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд байгаа Монголын нөхцөлд. За энэ өдөр бол харин нарны цахилгаан станцууд төр доор харагдаж 101.3 мегаватт тий. Тэгээ энэ өдөр бол их сайхан нартай өдөр байсан учраас нарны цахилгаан станцууд бол маш их том хувийн нэмэр оруулсан. За салхины станцууд бол нийлээд 25 мегаватт гэх мэтчлэн. За энэ дээр бас өөр нэмж хэлэхдээ тэр ухаан ходог гээд байж байгаа тийм ээ. Ухаан ходог бол одоо энэ өдрүүдийн турш дандаа л ерөөсөө суурилсан хүчний чадал нь 18. Энэ 18-аас хаашаа хазаагаагүй маш сайн ажиллаж байгаа. Монголчуудын анхны өөрсдөө барьж байгуулсан цахилгаан станц шүү дээ.
За өнөөдрийн байдлаар бол асуудал бол хэвийн болсон, зүгээр болсон процессыг ярихад ийм л байна. Тэр нэг зүгээр техникийн хэл нь болохоор 4-р станц дээр чинь нэг халах талбай, зуухны халах талбай гэмтсэн ч билүү те. Тэр яг юу гэсэн үг юм? Тэгэхээр станцын уурын зуух гэдэг бол одоо 60 м өндөртэй маш том одоо барилгатай тэнцэх хэмжээний юм том байгууламж байдаг. Тэгэхээр энэ зуухан дотор бол усыг халаадаг, халаасан одоо усаа уур болгодог ийм халах гадаргуу гэж бид нэрлэдэг ийм төхөөрөмжүүд байдаг. Тэгэхээр зуухан дотроо юу? Зуухан дотроо. Тэгэхээр энэ одоо жишээлбэл тэр хагарсан гэж яриад байгаа уур халаагчийн гадуур нөө халааж байгаа утааныхын температур бол нэг 1000 градус халуунтай байдаг. А дотор нь бол эцсийн шатанда 550 градус халуунтай ийм уур гараад тэгээ турбинлээ явдаг юм учиртай л да. Тэгэхээр засвар хийнэ гэдэг маань нөгөө 1000 градустай байж байгаа тэр орчныг хөргөжөөж хүнийг оруулна гэхээс одоо 1000 градусын хүүтэнд хүн оруулах бол ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэгээ яг зүгээр туршлагаас үзэхдээ миний үед нэг 50-60 градус хөргөөд ингээд оруулдаг байсан. Хөргөнө гэдэг нь албад малаар хөргөдөг юм. Зуухраа орж байгаа агаарыг үлээдэг тэр салхилуурыг ажилуулад за утаас ордог тэр утаас орогчийг ажилуулад ингээд хүүтэн агаараар хөргөдөг юм учиртай. Тэгээ саяны тохиолдолд нэг 80 орчим градус хөргөөд ингээд оруулсан юм билээ. 80 градус хүн бас дэсвэрлэгд хэцүү. Тэгээд тэр тусмаа маш өндөр мэрэгжлийн гагнуурчин маш өндөр чанартай ганг тусгай электродоор гагнах гэдэг асуудал бол хүнд асуудал л да. Тэгээ энэ нэг талаас одоо бахархууштай боловч нөгөө талаас бас л нөгөө бидний ягштал мөрдөх ёстой техник ашиглалтын дүрм, аюулгүй ажиллагааны дүрмийн бас зөрчил болж байгаа. Тэгэхээр энэ нь үндсэндээ юу гэж хэлэх гээд байна гэхээр салбарын хэмжээнд бидний ягштал мөрдөх ёстой одоо усаар бичигдсэн гэж ярьдаг техник ашиглалтын дүрм, аюулгүй ажиллагааны дүрм, за бүр цаашлбал одоо хүнтэй ажиллах дүрм гэдэг олон дүрм бий л дээ. Энэ дүрмүүд байна бол энэ дүрмүүдийг зөрчих хэмжээнд биднийг энэ төр засгийн бодлого хүргэж чад байна гэж ингэж л ойлгох хэрэгтэй. Тэр бөөрөлчүүдтэй нүүрс нь яадаг ч юм бэ хөлдсөн ч гинүү тэр яг юу болсон? Яг одоо эхлээд тэр нүүрсийг ботолдог ботлуурын голон тасарсан юм шиг байна лээ. Тэгэхээр нөгөө ботлуур ажилгүй болохоор одоо 100-ны өмнө нүүрсний бөөнхөр гэж байдаг. Тэр лүү нөгөө төвхний нүүрс чинь орно шүү дээ. 1 2 дугаарт бөөрөлжүүдийн нүүрсний чиглэг нь 42% байсан гэж. Тэгэхээр одоо юу гэдгийг 1 тонн нүүрсийг аваад үзэхдээ тэрний 420 кг нь ус байна л гэсэн үг л дээ. Тэгээд энэ өдрүүд бол айхтар хөөтөрсөн бөөрөлжүүдийн станцын байрлаж байгаа тэр газар бол бас Монголын хөөтөндөө ордог ийм газар. Тэгээд хөлдөөд тэр нүүрсний бөөнхрийнхаа бөөнхрээсээ доош гардаг хоолон дээр ингээд одоо гацчихсан ийм асуудал болсон юм байна л дээ. Тэгээ энийг шийдэх гэж станцын инженерүүд нэлээд томног ажиллах шиг боллоо. Үндсэндээ бол бөглөөгөө гаргасан. Одоо ахаад үүдрэхгүй ийм асуудал тохиолдохгүй. Гэхдээ ер нь ийм байдалд автагдахад техникийн шийдэл нь юу юм бэ гэдэг дээр бол тэр станцын инженерүүд ажиллаж байгаа баха. Ирэх үйл ийм байдал цагаагаар ийм байдал үүсэхэд бол үндсэндээ асуудал хүндрэлд автагдахгүй болов уу гэж найдаж байна. Тэгээ уучлаарай би нэг юм хэлж үзэгчтэй би зүгээр нэг нэмэлт мэдээлэл болгоход энэ нөгөө цуг руу орж байгаа нүүрсийг чинь бүр бутлаад ийм нөгөө нэг юу шиг горил шиг болгож байгаад тэгээ шатаад юм байлээ шүү дээ тий. Тэгэхээр тэр процесс бол гацсан юм байна гэж ингэж ойлгож байна. За цэцгийн инженерээс би одоо яг энэ өнөөгийн байдал тийм ээ энэ талаар одоо таны бодлыг сонсъё. За сая хэд хоногийн хөөдрөлт бас энэ салбарын хүндрэлийг бид нар цахилгаан эрчим хүчин дээр илүү мэдрэхээс гадна бас дулаан дээр зөндөө асуудал үүснэ бид нар харж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ маань юу хэлээд байна нөхөр зэрэг энэ эрчим хүчний системийг бид нар үр ашигын тухай асуудал энэ хязгаарлалтыг дандаа системээр нарж харахгүй л ерөөсөй болохгүй байгаа. Яагаад гэвэл манай дандаа ТЭЦ өөрөвл дулаан цахилгааныг хостон үйлдвэрлэх ийм станцууд байгаа юм л да. Тэгэхээр сая Яндам дарга ярьж байл да тийм ээ. Батарейг их ачаалын үед батарейг цэнгэлж байл да.
Тийм ээ. Шөнийн ачааллууд бол цагтгаарч бүжиг хязгаарлалтуудыг хийлээ гэдэг асуудал гэж. Энэ юугаар батарейгаа зэрэглэж шүү дээ. Гэтэл бид бол хуучин яаж ажиллаж байсан бэ? Яаж ажиллах ёстой гэхээр зэрэг пик ачааллууд цагтгаарч байгаа шөнд нь дулааны ачааллыг илүү өгдөг юм байна. Өөрөөр хэлбэл нөгөө станц маань дулааныхаа ачааллыг илүү явж нөгөө халаалт шүн хүүтэрч юм тийм үү? Тэр халаалтаа тэг шийдэх ёстой байсан л да. Өөрөөр хэлбэл. Гэхдээ энэ маань яагаад өнөөдөр хязгаарлаж байгаа эрчим хүчээс илүүгээр дулаан уучлаарай. Доголдоо гэхээр зэрэг нэгдүгээр бид нар дулааны шугам шүлжээ холбогдсон хэрэглэгч маань 33% илүү ачаалагдсан байгаа. Энэ маань юу гэхээр зэрэг бид нар станцаас бол 150 70 градус буюу өөрөөр хэлбэл хас 39 градусаас бол станцаас 150 градус өгнө гэсэн. Анхны проект бол тийм байсан. За гэхдээ бодит байдал дээр бол станцуудын хүчин чадал хүрхээ байсан гэдэг үднээс 135-ын нугалалтаа гэж байгаа юм. Тэгэхээр 135-ын нугалалт гэдэг маань хасах 28 градусаас цааш температураа нэмж чадахгүй гэсэн үг байхгүй станц. Тэгэхээр саяны энэ хүүтэр чинь станцууд хас 28 градусаас цаашаа нэмэлт хэтрэлтүүд гарч чадахгүй учраас байшин өөрийнхөө аккумуляцах чадвар буюу дулаан алдагдал багтаа байшинтай бол харьцангуй гайгүй, дулаан алдагдал ихтэй байшингууд аккумуляцах чадваргүй газар бол дулааны алдагдал ихсэж байгаа юм. За нөгөө талдаа энэ хит ачаал гэдэг маань юу гэхээр хоёрдугаар хэлхээнд дээр бид нар тийм ээ нэгдүгээр хэлхээ хоёрдугаар хэлхээнд дээр гэж ингэж явдаг юм да манайх чинь халаалтан дээр. Тэгэхээр хоёрдугаар хэлхээ нэгдүгээр хэлхээний өгч байгаа хэмжээнд хэрэглэж холбогдсон уу юу? Хоёрдугаар хэлэнд өөрөлдөө хит ачаалагдсан уу юу гэдэг асуудлуудаар бид нар дор нь бид нар тооцоолуудыг хийгээд хэрэглэшид мэдээлж явах хэрэгтэй юм байна. Энэ маань нөгөө бидний нөгөө эрчим хүчний салбарын реформ, техникийн шинжилгээний тухай асуудал зайлшгүй авч үзэх тухай асуудал. Өөрөөр хэлбэл бид нар өнөөдөр эрчим хүчний салбар дулаан хангамжтай бид нар тезээс явж байгаа зүйл маань чанарын тохируулах хийдэг. Өөрөөр хэлбэл температур гадна тад ихс тусан температураа нэмдэг тийм ээ. Барууны орнууд яагаад энийг илүү сайн тийм ээ сэргээгдэг дээр ашиглаад илүү уян хатан байж байгаа гэхээр тоон тохируулах. Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөр дөрөө тохируулах хэрэгсэлтэй байхаар өөрөөр хэлбэл хэрэглээгээ бууруулахаар зэрэг зарцуулт маань буурна тэрнээр станц дээр төвшний хэмжээ байна. Тэгэхээр энэ бүхэн маань бидний өнөөдөр техникийн шинжилэл хийх тухай асуудал яахааргүй хийхгүй болохгүй нэ гэдгийг хэлээд байгаа. Үндсэн шалтгаандаа тийм учраас дулаан доголдох нь бол зайлшгүй. Тийм учраас өнөөдөр хэрэглэгчдийг байр хөдөлж явахдаа эрчим хүчний сертификаттай юугүй юу? Миний авч байгаа байр маань тоол уртаа юу, тохируулах хэрэгсэлтэй юу гэдгээ шалгаж үзэж байгаа. Чиний ABCD гэдэг тэр бол гэрчлэгээний тухай. Тийм, гэрчлэгээтэй. Тийм, энэ маань харамсалтай нөгөө эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн дээр байдаг салбар хоорондын уялдаг хангасан хөтөлбөр маань цуслагдчихсан галсын хараатай холбогдоод өөрөөр хэлбэл дунд дуудан урт хугацаанд эрчим хүчний хэмнэлтийг яаж явуулах вэ, салбар хоорондын уялдаг яаж хангах вэ гэдэг асуудал маань тодорхойгүй үлдчихсэн байгаад байгаа. Ер нь энэ олон яамтаа дэд үтсийн салбар тэр чигт нь хуваадаг маань өөрөө өнөөдөр бас нэг энэ нэгдсэн салбар хоорондоо уялдаг хангасан бодлого дутагдж байгааг бас нэг хэсгэлтэй юм. Батан бандын инженер энэ дээр юу нэмэх вэ? Одоо намайг инженер л гэдэг юм. Би ч инженер хүмүүс л дээ. За үгүй. Нэгдүгээр эрчим хүчний салбарт бас ер нь ажиллаж байгаагүй. Физикс мэрэгжилтэй. Сэргээгт эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо гэдэг одоо байгууллагуудад нэг 10 гаруй жил ажиллаж байна. Энэгээр л одоо эрчим хүчний салбартай холбогдож байна гэх юм уу да. Нэг. Хоёрт бол энэ одоо ярих онцөг гэдэг ийм нэвтрүүлэг юм байна шүү дээ. Энд нэгэнтэй өргөцс одоо ярих болж байна. Тэгэхээр энэ хоёр хүн бол бас өөр өөрийнхөө онцгоор ярьж явах шиг байна. Би нэгэнтэй одоо физикч тэгээд одоо арай улс төр илүү ойрхон гэх юм уу да. Тийм учраас нэг улс төр нийгэм эдийн засаг энэ дээр бүгд мөчсөн байх шүү дээ. Тэр өнцгөөс нь тэгээд амьдралд одоо тохиолдсон ганц нэг тохиолдлоо холбоод ингээд арай нэг өөр өнцгөр бас өөрийнхөө ярил болох юм болов гэсэн бодлоо байна. За. Тэгээд энэ ингээд нэг чадлаасаа илүү та сая дулааны гişлүүд 33%-аар ахиулаад ингээд холбогдсон байна гэж. Цахилгаан ч гэсэн одоо бас илүү л холбогдсон л байд юм шүү юм. Яагаад энэ зөвшөөрлийг өгөөд байсан юм чинь ийм юм руу бид нэр ингээд өөрөө ирэхгүй орчлоо шүү дээ. Энд чинь салбарын буруу гэж алга. Тэрийг одоо зөвшөөрөл өгдөг улсууд нь одоо мэддэггүй юм уу хайшаа. Одоо зөвшөөрөл өгдөг улсуудын буруу гэж хэлэхэд бас хэцүү шүү дээ. Тэртээ тэргүй зөвшөөрөл өгөөд зөвшөөрөл нь юу гэдгийг одоо эрэлтэн нийлүүлэлтээс хэтэрсэн байгаа бид нар мэдж байгаа. Тэгээ ийм нөхцөлд ер нь яриад байгаа шүү дээ. Эрчим хүчний салбар чинь улсын хөгжлийг хойшин шангаадаг болчихжээ. Одоо тоормсдог болчихжээ гэж ингэж яриад байгаа шүү дээ. За тэгээ энэний нэг одоо баталгаа нь бол сая энэ ослын үеэр яригдлаа шүү дээ. Бүх захилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ямар ч бэлтгэл хүчин чадалгүйгээр ажиллаад тэгээд тодорхой хэмжээний ингээд доголдол үүсгээр одоо харанхуйлдаг ийм л байдал руу орчлоо л да.
Тэгэхээр энэ зөвшөөрөлдөө бол асуудал нь байгаа юм биш. Ер нь чадлын дутагдал яагаад үүсвэ гэдэг ингэхээр энд их олон юм ярьж болно л доо. Хэд хэдийн шалтгаан байгаа. Нэгдүгээр одоо улс төрийн шалтгаан байна. Хоёрдугаар засаглалын шалтгаан байна. За гуравдугаард тогтолцооны асуудал байна. Энэ дээр бол маш олон асуудал байгаа. Зүгээр энийг бол одоо дараа нь задлж ярих нь зүйтэй байх, тодорхой ярих нь зүйтэй байх. Ягаад гэвэл бид нар ч нөгөө шийдэл ярих гэж байгаа учраас тэр шийдэл гэсэн хэсэг рүү орохоор энэ талаар тодорхой одоо хэлье гэж бодож байна. Цэцгийн инженер юу нэмэх юм дээр? Ер нь бол үнэлдэ сая хэлж байна. Яг харахгүй энэ бид нар энэ ийм жижигхэн эдийн засгтай тийм ээ хүн ам цөөтөө эдийн засаг маань ийм тийм цараатай биш тийм ээ хэрэглээний бүтц өөрөө ийм хязгаарлал жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн ийм л эдийн засгтай байна шүү дээ бид. Тэгэхээр ийм байхад бид нар өөрсдөө тохирсон бүтц ялангуяа бодгон дэд үсгийн салбарыг бид нар ингэж олон тараахан зөв үгүй юу? Тийм ээ. Өнөөдөр салбар болгон нэг яамтай болоод ирэхээр зэрэг нөгөө яамтууд нь бодлогын ажил руу биш. Бодлогын ажил чинь бол тодорхой судалгаа шинжилгээ хийгээд шийдлээ гаргаад тэрнийг апдейт хийгээ явдаг зүйл тийм үү. Гэтэл өнөөдөр аж ахуйн харилцаа бүх яамдууд оролцож байна. Тэгэхээр бид нар яам гэдэг чинь бодлого тодорхойлдог газар юм уу? Эсвэл одоо менежер юм уу? Энийг тодорхойг байгаа хөө. Тэгэхээр бид нар нөгөө институт хоорондын тийм ээ зааг ялгаа тийм ээ хариуцлагын асуудал үйлчлэл хүрээмэр хаана вэ тийм ээ энэ асуудлыг тодорхойгүй байдал өнөөдөр ийм байдалд хүрэж байгаа юм. За тэр засаглалын асуудал бол ер нь бол номер 1 л дээ. Энийг бол тэр USAID-ийн засаглал хөтөлбөрийн хүрээнд бол ер нь хамгийн зөвлөхүүдийн хамгийн түрүүнд өгсөн юм. Номерыг танах засаглалаа хараач гэдэг асуудлыг л ярьсан. Энэ бол сая одоо бид нар дараад шийдэл ярихтаа би энэ талаар шийд дэлгэрүүлье гэж бодож байна да. Тий, тэгээд одоо энэ 6 сард бас 3 дугаар станцын нэг турбин эвдэрсэн тийм ээ. Тэгэхэд ингээд хариуцах эзэн олдоогүй. Яам нь болохоор биднээсээс аваа явцсан шүү дээ. Энэ цахилгаан нөгөө тэцүүд чи бүгдийг аваачаад тэр эрчис гэж компанид өгсөн шүү дээ. Бид нар тэрийг чинь хариуцгаа болчихсон шүү дээ гэдэг. Эрчис нь болохоор бид нар хүлээж аваагүй байсан ч гэдэг илүү нэг иймэрхүү яриатай л одоо байж лээ шүү дээ. Тэ одоо энэ асуудал шийдэгдсэн ядаж нэг хариуцдаг эзэнтэй болцохоос одоо яг Оросын шок зохиолч Кирилловын нэг одоо үлгэрч юм уу нэг тийм зураг байдаг шүү дээ. Нэг тэргийг 3 тишин чангаага таашааж хөдөлгөө. Тий. Тэгэхээр өнөөдөр эрчим хүчний салбар байна. Ийм олон толгойтой болсон байхгүй юу? Тэгэхээр хаашаач явахгүй шүү дээ энэ чинь. Өнөөдөр бол энэ асуудал шийдэгдэг үү? Шийдэгдэг. Эрчим хүчний яам байна. Төрийн эмчийн бодлого зохицуулалтын газар байна. Эрчис компани байна. Тэгээ эн чинь манай салбар чинь үндсэндээ бас их тийм техник технологийн салбар шүү дээ. Энд чинь ер нь бол шуурхай ажиллагааны хувьд ганцхан удирдлагатай байх ёстой тэр нь диспетчерийн үндэсний төв юм. За гэтэл өнөөдөр ингээ хараад байхад одоо эрчим хүчний яам хүртэл одоо энэ шуурхай ажиллагаанд оролцож байгаа шүү дээ. Ингэж болохгүй л дээ чинь дахиад нөгөө миний төрөний ярьсан нөгөө мөрдөж байх ёстой дөрмөө бүдүүлгэр зөрчиж байгаа хэрэг байхгүй. Тэгэхээр энэ шийдвэр гаргаж байгаа улсууд тийм ээ одоо энэ эрчим хүчний салбарт мөрдөгдөж байх ёстой энэ дөрмүүдийг зөрчиж болохгүй. За энэ дөрмийг одоо зөрчсөн нөхцөл яах вэ гэхэд дөрмөн дээр биелдээ хөрөх юм. За энийг бүр хуурчлаад маш одоо хатуу тийм шийтгэлтэй болгох ёстой юм. Салбарын шуурхай ажиллагаанд ирэх бүхэн хүмүүсээс бусад нь хинж оролцож болохгүй. Ийм дүрмтэй. Тэгэхээр олон толгойтой хөвөрөл байгаа шүү дээ. Цэцгийн инженер юу нэмэх вэ? Гэхдээ яг л үнэ. Ерөөсөө л бид нар аюулгүй ажиллагааны дүрм, техник ашиглалтын дүрм гэдэг бол ерөөсөө энэ салбарын ажилчдын хууль шиг болсон зүйл юм байгаа шүү дээ. Мөрдөж явдаг тийм ээ. Тэгэхээр бид нар хэлээд байгаа нь тэр шуурхай ажиллагаан дээр инхээр зэрэг тийм ээ. Ер нь та нар хуучин цагт бас тийм л байсан. Өдрийн цагт амралтын өдрүүдээр хагас цэвэр станц аюу тогтвортой ажилладаг. Өөрөөр шуурхай ажиллагаанд оролцох хүмүүс алгавч нөлөөлж. Тий. Харьцангуй юм та одоо ч ер нь бас ажиглаад ингээ хараад үзэх юм ба тийм ээ. Хит их гаднаас ороод тэр шуурхай ажиллагаанд явж байгаа улсуудад чиглэл өгөх. Тэр чинь ерөөс ингээд манай станц чинь одоо 20 гаруй нарийн мэрэгжлийн инженерүүдийн дүгнэлтэн дээр тэр шийдлүүд дотроос зөв шийдлээ гаргаж ингэж явдаг зүйл байхгүй. Гэтэл нэгэд өнцгөөс хардаг хүн орж ид юм ярихаар тэр юм чинь сарнитаад эхэлж байгаа байхгүй. Тэр эцсийн шийдвэрийг хэн гаргадаг? Диспетчер ерөнхий инженерүүд гаргадаг. Тийм. Тэгэхээр тэрэнд их тийм нөлөөлөхгүй байх хэрэгтэй. Техникийн юм бол тэгж нэг одоо уянгийн халилтаа ч юм уу тийм ээ инг тэгэхээр болдог биш шүү дээ. За ингээд нэвтрүүлэг ихлэ 20 минут болсон байна. Бид нар одоо яг өнөөгхийн байдлыг ярьлаа. Одоо манай инженерүүдийн ярианаас манай үзэгчд одоо энэ салбар бол юунд тулцсан байгаа
одоо шийдэх асуудал маш их байгаа юм байна гэж ингэж ойлгосон баха. Одоо ингээд шийдэл рүүгээ орё. За миний мэдж байгаагаас цэцгийн инженер болохоор одоо энэ нөгөө нэг эрчим хүчний реформын үндэсний хороонд орж ажиллаж байсан. Энд чинь 24 онд байгуулагдсан хороо шүү дээ. Одоо дөнгөж сонгуулийн дараа ингээ байгуулагдсан. Энд чи юу вэ? Тэгэхээр одоо бараг 2 жил болчихгүй энэ хороо. Саяхан л татан бөөгцсөн. Энэ хороон дээр юу ямар ажил хийгдэж ирсэн юм бэ? Та нар энэ дээр энэ шинжил шийдэл юу н одоо ямар юм гаргаж тавьж вэ? За реформын үндэсний хорооны ажлын үр дүн юу болсон бэ гэдэг бол реформын үндэсний хороонд орсон гишүүдээс асуух нь зөв баг. За миний хувьд бол ингэсэн гишүүн хууль боловсруулах ажлын хэсэг би 14 хоног ажиллаад байсан юм аа. Яагаад тэгэхээр зэрэг нөгөө нэг удаа үзэл бодол таараагүй гэж болох юм уу да. Би татгалцсан юм байна. Яагаад тэгэхээр зэрэг бид одоо хэд их гадны юм дуурайх бол өөрийнхөө эдийн засгийн нөхцөл байдал, бидний газар зүүн байршил, технологийн онцлогийг харгалзаж сая реформ нь явах хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлэх юм бол бидний тийм учраас бид нар энэ дээр бас ажиллах арга барил таараагүй юм уу да. Нэгд энэ юу гэхээр зэрэг бид нар одоо байгаа эрчим хүчний хууль маань өнөөдөр юунд үр дүн түрээд юунд үр дүн түрээгүй юм бэ гэдэг нэг анализ хийх хэрэгтэй. Үзэл баримтлал нь юу байв? Тэгээд юунд өв? Хоёр дахь юм бол энэ салбарын техникийн байдал үнэхээр одоо ямар усыг бид нар ард түмнээр мэдэрч байна. Энийг бид нар яаж хөгжүүлэх ёстой юм бэ? Яаж сайжруулах ёстой юм бэ? Энэ асуудлыг тийм ээ. Шууд хөвчлаач юм уу ингээд сайжирч чадах асуудал биш шүү дээ энэ чинь. Асар том хөрөнгө оруулалт шаарддаг учраас өнөөдөр энэ дэд зүйн салбарын хөвчлөл, энэний зах зээлийн асуудал их төвөгтэй систем байдаг байхгүй юу? Хоёр дахь нь эдийн засгийн хувьд яагаад өнөөдөр тийм ээ өртөгтэй хүрсэн тарифын олон зохицуултууд байдаг л да. Бид нар өнөөдөр өртөг суурилсан тарифын механик тарифаар зарчмаар тарифаа хянаж байгаа. Энэ маань өнөөдөр болж байгааг уу санхүүгийн чадхыг ямар болгов. Тэгээ цаашид өнөөдөр дэлхийн нийт хөгжиж байгаа 3 том хөгжинчийн хандлага байна шүү дээ. Нэгдүгээр нүүрс төргүйжүүлэх тийм ээ. Дэлхийд ч ихтэй нэлээд явж байна. Өөрөөр хэлбэл C2-оос татгалзах тухай асуудал буурах. Хоёр дахь асуудал нь тархмал экосистем. Сэргээгдэхийн ганц сэргээгдэх биш л бас өөр ашиг бас ярина энэ. Хоёр дахь асуудал нь тархмал эхийн өсвөрлөд илүү анхаар фокуслогдож байна. Гурав дахь нь асуудал бол дижиталын тухай асуудал тийм ээ. Өөрөөр хэлбэл дижитал технологи руу шилжиж байна. Бүх юмыг ухаадаг болгож шинэ технологи тийш нэвтрүүлж байна тийм. Тэгэхээр энэ гурван юм руугаа явахын тулд бид нар юу хийх ёстой юм бэ? Яаж явах ёстой? Өөрөөр хэлбэл салбарын бодлого маань хаашаа чиглэж байгаа тэглүү бид нар хууль эрхцүүг яаж чиглүүлэх тухай асуудлууд байх ёстой доо. Бид нар тэгжээ сая анализ хийж сая бид нар шийдлүүдээ гаргах ёстой байна. Тэрнээс биш реформ гэхээр зөвхөн хууль хийгээд болчих тухай асуудал биш л дээ. Энэ чинь нэг том асуудал бид нар техникээ яах юм? Тэр санхүүгийн байдлыг нөлөөлж байгаа тарифаа тухай асуудал яах юм? За ерөнхийдөө бол бас манад хэд барууны үзэл барьсан улсууд маань шууд чөлөөлөө шууд өрсөлдөөд явчих юм шиг юм яриад. Өрсөлдөөнөр үн тогтчих юм яриад идэг юм л да. Энэ бол бас шин бол яг л тэгж яриад байгаа. Анх бол тэгж ярьсан сүүлдээ бол бас тэг үзлээр дараа өөрчлөгдсөн юм гэж би харсан. Тэгж харсан. Яагаад тэгэхээр зэрэг энэ манад руу ирж байгаа дандаа тээц байдаг шалтгаан нь манад үндсэн бүтээгдэхүүн бид нар чи эрсдээс уур амьсгалтай хамгийн хүйтэн нийслэлтэй газар шүү дээ. Тийм учраас бид нар энэ тээцийг энд байж байгаа шин дулааныхаа ачаалал захирагдаж бид нар тээцийг барьж байгаа. Тэгэхээр бидний үндсэн бүтээгдэхүүн бол тээц болж эхэлж байгаа байхгүй юу? Уг нь би нэг график авчирсан харуулж болох тийм харууллаа тэрийг тийм учраас бид нар дулаан номер 1 байна. Одоо энэ бол эхний график болохоор зөв тийм ээ энэ манай төвийн эрчим системээр 5 дулааны цахилгаан станцаар биесэн байгаа. За би ерөнхий динамикийг ойлгохын тулд хэлж байгаа шүү тийм ээ. Эхний графикаар цахилгаан ачаал бол үндсэндээ 30% буурж байгаа юм. Бас цахилгаан ачаал тэгж хайхтар буудаг. Сая нэг гэмтлийн улмаас энэ бол ерөөсөө жилийн туршид өвлийн бидний цахилгаан ачаал ямар байдгүй 100 ямар байдгийг харуулж байгаа. 30% л буурдаг юм тийм ер нь 30-40% л буурж байгаа. А дулаан бол ердөө шууд 10 дахин унжиж байгаа байхгүй юу? Тэр хойдлын улаан график тийм ээ. Энэ үед. Тэгэхээр энэ үед станцаар ямар зүйл болдог вэ гэхээр тийм ээ өөр ашиг нь тийм ээ ашлуулын хавцад ямар байдаг вэ? Тэрний хоёр дахь график дээр харж байгаа тийм ээ. Энэ бол жишмэл түвш буюу өөрөөр хэлбэл түвшний зарцуулт нь байгаа. 1 кВц-аг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэхэд ямар хэмжээгээр түвш зарцуулж өгнө гэдгийг харуулж байгаа зүйл юм да. Гэтэ жишмэл түвш гэдэг ойлголтыг хэрэглэдэг юм бид нар. Жишээлбэл ТЭЦ 2 бол одоо тийм ээ 600 г-аар үйлдвэрч. Энэ бол жилийн дунд чинь шүү. 600 г-аар үйлдвэрч ТЭЦ 3 одоо 300 хүрэхгүй байх. Өөрөөр хэлбэл 600 г гэж 1.2 кг нүрсээр 1 кВц-ыг үйлдвэрлэж байна. ТЭЦ 4-ийн хувьд болохоор 300 г кВц гэдэг нь үндсэндээ 600 г нүрсээр 1 кВц цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж яах гэсэн ойлголт байхгүй юу? Тэгэхээр ийм зүйл. Тэгэхээр энэ үед станцаар ямар процесс болдог гэхээр тэр олон графиктай явж байгаа. Энэ маань хөрсөг жишмэл түвштэйгээ тийм ээ дулааны ачаал маань уруу хамааралтай. Өөрөөр хэлэх юм бол дулааны ачаалал бага багтсан түвшний хувийн засалд өндөрсдөг. Тэр арын графикт байгаа тийм ээ. Тийм ээ энэ үед яадаг хөрсөг станцын хослон үйлдвэрлэх хэмжээ өндөр байх тусам аштуулын коэффициент нь өндөр, жишмэл түвшийн хэмжээ бага байдаг. А дулааны ачаал багасчаар ингэ яваад байгаа. Тэгэхээр бид нар энэ үед тарифыг яаж тогтоож байгаа вэ гэхээр бид нар дундад зардлын аргаар тариф тогтоож байгаа.
Гэтэл дундад зардлын арга гэдэг бол төдийлөн өөр ашиг дэмжиж чаддгүй маа гэдэг бол энэ бол бүх эдийн засгийн хэлэх баг тийм ээ. Тэр доотлын хоёр графта тийм ээ энэ станцын хослон үйлдвэр чинь өртөгт яаж нөлөөлж харуулж байгаа. Тэр харж байгаас тийм ээ ашлуулын коэффициент өндөр байх тусам цахилгааны өөрийн өөртөө их бага байжсаа дун өсөж байгааз тийм байна. Тэ дулаан муу ялгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ маань өөрөө юу гэж бид нар шиг ийм тээц суурсан дулааны ачаалдаа суурсан тээц голж байж байгаа ийм тохиолдолд бид нар системээр нь үр ашгийг харж иж сая бид нар өрсөлдөөнийг хаана хийгээд хаана хийхгүй гэдэг асуудал байна. Одоо бид нар маш их олон PPA-нүүдэд тийм том их усруудыг энэ бөөрөлжүүсээр баянж дээр энэ том станцууд бүгдөө худалдан авах гэрэн өөрөлдөө суурилах зүйн чадлыг тэдэн тогтмол аваа гэдэг юмар орж ирж байгаа шүү дээ. А тэр тээцүүдийн хувьд тэр дулааны цахилгаан станцууд уурхаа дээр барьж байгаа тэр бол график бол ийм биш. Жигд явдаг байхгүй. Жигд. Энэ бол дулааныхаа ачаалаа хөтлөгдөж ингэж явж байгаа. Тэгэхээр бид нар энэ маань өгөхөр зэрэг энэ тээцүүдийн хувьд бол ямар нэгэн байдлаар дулааных нь ачаалаа хурсан цахилгаан ачаалыг зайлшгүй өрсөлдөөнгүйгээр өгнө. Өрсөлдөөнгүйгээр тэр цахилгаан ачаал өгөх ёстой юм байна. Тийм онцлогтой. Юуны ч бүгдөө зөвхөн цахилгаан үлдэх. Зөвхөн цахилгаан үлдэх тийм ээ. Тэгэхээр энэ одоогийн тээцүүд нөгөө дулаанаа хариуцдаг байсан тэр чигтэл байх юм байна. Байх юм байна. Тийм учраас яг л одоо энэ л бидний төвдөрсөн дулаангаж шууд татгалзаад бүгдийн сэргээгтэр ч юм уу өөр өөр хангах болсон алга байна шүү дээ. За энэ дан нэршил дээр манай ухаан удгийнх нь их зөв нэр өгсөн байлээ. Ухаан удгийн цахилгаан станц гэж. Одоо бөөржүүртээ дулааны цахилгаан станц гэхээр зэрэг хүмүүс тээц 3-4-өөс юугаараа ялгаатай адилхан дулааны цахилгаан станц гэдэг хүмүүс яг жирийн хүмүүс бол тэгж эндүрэгдээд байгаа юм л да. Тийм байна. За үндсэн хүндрэлүүд ийм байдгийн байж. За одоо ингээд шийдэл ямар шийдлийг одоо манай инженерүүд санал болгож байна. Танаас эхлэх үү? За би жоохон өөр өнцгөөс нь ярьд юм уу гэж бодож байна. Ягаад гэвэл энэ сүүлийн энэ бэрхшээл гарч ирээд тэгээд л одоо телевизийн сувг болгоноор өндөр мэрэгжлийн хүмүүс за тэгэл нарийн учир шалтгаан энэ техникийн талаас нь ч тэр бүх талаас нь ангатл ярьж байна л да. За одоо манай энэ хоёр хүн ч гэсэн одоо бас ангатл ярих шинжтэй болж байна. Би нэр нь одоо нэмээд уралдаад яхав. Арай нэг өөр өнцгөөс нь бас нэг амьдрал дээр тохиолдсон кейсүүдийг холбоод нэг ярих гэж үзье. 99 онд би гишүүн байжгаад төсвийн байнгын хороонд аргуулад тахлаа. 2000 оны төсөв орж ирж байна. За байнгын хороон дээр ороод ирлээ. Тэгсэн чинь тэр үед нөгөө сумдуудад эрчим хүчний шугам татаж эхэлж исэн үйл дээ. 7 суманд хичнээн тэрбум орч үлээдээ бас нэг 10 тэрбум төгрөгийн тэр үеийн 10 тэрбум гэдэг чинь одоо бол бараг хэдэн зуун тэрбум болох юм байна. Шугам барина гэдэг ингээд орж ирж байна. За ингээд ороод ирлээ. Тэгсэн чинь сангийн яамны тэр үед чинь сангийн яам дээр нөгөө валютын сан Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкныхан төсөл хэрэгжүүлээд л үр ашиг машиг их ярьдаг. Сангийн яам ч мэрэгжлийн бас айтаахан залуучууд хэлмэлтэй тэднэртэй ойрхон ажиллаад тэдний тэр бодлогыг ойлгосон ийм үе байсан үедээ. Тэгээд зах зээл рүү шилжиж штэ. Тэр чинь сангийн яам голж хийж байгаа. Тэгсэн тэр 7 шугамын талаар одоо мэрэгжлийнх нь хүмүүс сангийн яамны мэрэгжилтэн залуучууд ярьж байна нөгөө төсөв орж ирж бид нар харьцаж байгаа учраас байнгын хороонд дарах зовлонгоо ярьж штэ. За энэ ингээд үр ашиггүй нэг баахан одоо шугам ороод ирлээ. 7 суманд. Энэ бол одоо салбарынхын яам зүтгүүлээд байдаг. Засгийн газар энийг дэмжиж одоо нэг сонгуул Монголоо бодоод ингээд яах гэдэг энэ бол одоо болохгүй юм байгаамаа та энийг нэг байнгын хороон дээр ярилцаач гэдэг. За тэгэхээр би за нөгөө 7 сумын ингээд аваад утсан чинь тэн дотор улаан гэдэг одоо манай эсрэг намын Монголоор дэвсэл намын нэг лидерийн одоо тойрогт Сүхбаатар аймгийн таваас Халзан сум хүртэл 35 км-т 110-ийн 35 км-ийн шугам татна гэл ингээл 700 сая төгрөгчлөө тавьсан байж шүү. За тэрийг барьж аваад тооцоо хийлгэлээ нөгөө залуучуудаараа мэрэгжлийнхэнтэйгээ хамтраад ингээд хийгээд. Тэгсэн чинь тэр 700 сая төгрөг болвол хэрвээ тэр сумынхан хэрэгэлсэн цахилгаанаа цаг тухайд нь төлөөд байвал гэж байгаа. Тэр төлдүүл юм байна л да. Тэгээд янз бүрийн нөгөө төсвийн байгууллагууд нь тэгсээгээд өнгөрөн хувийн хүмүүс тэгээд хамаагүй замбраагүй айл болгон тоолоор байхгүй шүү дээ тэр чинь. Тэгээд юм залгаал өвөл талаагаал ингээл хэрвээ төлөөд байвал
200 жилийн дараа одоо зарлаа нөхөх юм байна гэдэг ингээд тооцоо гаргалаа. За ийм тооцоо байна нөхтөө гэж хаад байнгын хорон дээр унгатглаа. За энэ 7 шугамыг бас хасах шийдвэр гаргаад байнгын хорооноос тийм саналтаагаар чуулганд орж байгаа юм л да. Тэгсэн чуулганд ороодгсан чи яг нөгөө 7 сум чинь нэг нь тэр улаан гуан тойрог нөгөөх нь бас манай нэг одоо жишээлбэл Аранга аймгийн өндөр улаан цам хүртэл манай бас нэг намын лидерийн тойрог гэх мэтчлэн ингээд нөгөө дүүл чинь юм санааны нэгдэлтэй цаагаараа хоорондоо сөрөг хүчин боловч бүгдээрээ коноп дараад бүгдээ нь босгоод харин ч нэмээд хуу ингээд баталчт юм байна. Тэгэхээр энэ нөгөө үр ашиг гэдэг юм ерөөсөө байхгүй явж штэ. Энэ бол ганцхан тэр шугам дээр гарч байгаа ш бүх энэ салбар дотроо үр ашиггүй явж байгаа. За энийг хамгийн их дэмждэг энийг одоо ингээд тэр үр ашиггүй байлгах нь одоо өөрт нь ашигтай гэж бодохгүй зүгээр одоо ард түмэнд хэрэгтэй гэдэг талаас нь боддог нь бол манай энэ эрчим хүчний салбарын бүх инженерүүд. Одоо манай энэ хоёр хүртэл оролцох бах. Гэхдээ яг бай манай Яндан гомд энэ ганжуургуу антер чинь бол би мэднэ л дээ. Энэ үнийг чөлөөлөе нэмий гэж гадал буруудаал салбараасаа шахагдаж байгаа хөндлөнгийн маягийн яриад байдаг болцоолсооч үү. Ер нь бол ерөөсөө энэ үн чөлөөлөл чинь энэтэй албатай байхгүй. Тэгэхээр бүхэлдээ энэ салбар маань үр ашиггүй яваад ирсэн. Тийм ч учраас одоо юу гэж ярьж байгаа нөхөр энэ сэргийгдэх эрчим хүчийг бол энэ чинь ерөөсөө бараг л энэ салбарыг ч унах гэж байгаа дайсан. Ерөөсөө энэ чинь амар үнэтэй. Гэтэл одоо дэлхийд даяараа яаж ин сэргийгдэх эрчим хүчийг хөгжүүлэл тэр үн ханшийн хооронд нь зохицуулаад одоо өрсөлдүүлэл одоо ингээд урагшаа гараад хил гарангуутал 90-ээс цааш ингээд дүүрэн салхин сэнс. Дүүрэн одоо нарны том станцууд ингээд байж байгаа үстэй. Чи ядууд чинь тэр юугаа ингээд тэнцвэртэй хөгжүүлээд үнийн чөлөөлөөд хятадын жишээлбэл зах зээлийн үн чинь юу вэ штэ. Одоо тэр оюу толгойд нийлүүлж байгаа штэ. Эрчим хүч тэр чинь нэг 12 цент гарын центээр нийлүүлээд байгаа юм байлээ. Энэ чинь их хүнтэй нийлүүлд юм байна гэд би бас цааш нь хүн амтнаас асуусан тэр оюу толгойноос тэгсэн чинь хятадын дотоодын үн нь бас нэг 10 орчим нэг их юугүй ялгаагүй юм билээ шүү. Тэгэхээр тэр чинь бол нөгөө зах зээлийн үн тогтчихж гэнэ гэсэн үг шүү дээ. Манайд одоо зах зээлийн үнийг одоо тогтоосон жишээнүүд ба шүү. Жишээлбэл одоо 90-ад онд алиа алдаал ингээл хүнс, ховтос, хонор тэр чинь бүгдийн юун тэр үн мөн зохицуул байхгүй чөлөөтэй тавьсан өрсөлдөөнөр одоо ингээл зах зээл нь тогтоол. Жишээлбэл одоо энэ усын чинь анх одоо литр нэг 1000 орчим төгрөг байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгтэл энэ усыг одоо үнэтэй ийм үнэтэй уун гэж юу ээдэг юм гаал ингээл солиорлоо гэж хэлсэн. Одоо бол ямар ч хүн маргахгүй тийм ээ. Уус ийм үнэтэй байх хэвээр дэлхийн хаанч улс оронд ийм л байд юм чи ингээд тогтчих шүү дээ. Тэрэн шиг ингэж салбарууд үнэн тогтоод яваад байгаа. Одоо өрсөлдөөнөр жишээл барилгын салбар байна. Олон барилгын компаниуд цөмөрөөл барилга барина гэж уралдаал чанаранд сайжраад үнэнч докторж бол тийм ээ. Ингээд явж шүү дээ. Тэгэхээр энэ эрчим хүчний үр ашгийг ингээд яагаад ингээд тогтоох юм бол болох ёстой байхгүй юу? Саяхан нэг бас л тэр нэг ангатл ярьдаг нэг хүн ярьж ин л дээ. Салбарын сайд майд байсан 10-20 удаа их хурал сонгогдоод явж байгаа нэг хүн л одоо энэ эрчим хүчний үнэ чинь чөлөөлөх юм бол ерөөсөө хязгааргүй нэмэгдэнэ гэдэл хүмүүсийг айлгаж авах жишээтэй. Тэгээд тэрний оронд энэ эрчим хүчний үнийг чөлөөлөх юм бол одоогийн засаг барьж байгаа нам бол сонгуульд унах шүүгээд үнэ хэлцүүлж арай дээр юм шиг санагдчихл байсан. Иймэрхүү талаас нь нэг одоо хараач гэж ярих гэдэг юм. За Яндан гомб инженер. За юуны өмнө Бадан Давтантай санал нэг байгаа. Ер нь олон ч асуудлаар санал нэг байдаг. Тэгээд тэр өөр өнцгөөс ярих гэдэг нь энэ л их таалагдаад идэг байхгүй юу. За би яг эргээд нөгөө техникийн асуудалд оръё. Тэгэхээр одоо юу хийх вэ гэхээр чухлын дистраллаар нь үзэх юм бол хамгийн түрүүнд техникийн асуудалгаар болоо явж байгаа. Тэгэхээр сая одоо станцын 4-р станцын ерөнхий инженер ярьлаа нэг 9 дэх зуухан одоо оруулчихвал бас ингэж ийм байдал хүрхээргүй байна гэж. Тэгээ техникийн хувьд энэ зүйл дөө. Солилцрын сайд 10 жил хөөцөлтөө бүтээгөө гэж ярьж байсан тийм ээ. Тэгээд энийг нэг засаг шийдэх байх. Энд чинь бол богино хугацааны ийм одоо ажил шүү дээ. Хамгийн гол нэг санхүүжилтийн шийдэх ёстой. Тэгээ энийг сая өчигдөр байна уу? Ерөнхий сайд 4-р захлагаас цанс дээр ороод
Тэгтэн дахиад өөр нэг зов согцсон байж таарад. Энийг тий ойлгох шиг болсон. За энэ дээр бол арга хэмжээ авах байх. Одоо ойрын үеийн хийх ажлуудаас хамгийн нэгдүгээр ажил бол энэ байх. За тэгээд зүгээр техникийн шин чанартай босод нийгэм аж ахуйн шин чанартай хүндрэлүүд гэвэл тооцож барахгүй шүү дээ. Бид нар хэллээ шүү дээ. Одоо хамгийн чухал мөрдөж явах хэвээр 3-4 мөрдгөө байсан гэж тийм ээ. Мөрдөх аргагүй болгоцсон. Энэ манай эрчим хүчнийхний буруу биш л дээ. За дараа нь одоо нөгөө жинхэнэ шинжлэлийн чанартай, реформын чанартай энэ ажил руугаа орох ёстой. Тэгээ төрийн зэсгээ нэг зогсдурдаатглаа USAID-ийн хөтөлбөр манай улсад хэрэгжижсэн явж байсан. Тэгээ энэний гол дүгнэлт нь бол засаглалаа сайжруулах ийм дүгнэлт байсан юм. Харамсалтай нь Трамп ерөнхийлөгч гарч ирээд энэ хөтөлбөрийг зогсооцсон л доо. Гэхдээ ерөнхий гаргалгаа нь бол гарцсан юм. Засаглал сайжруулах асуудал. Тэгэхээр засаглал гэхэр чинь засаглал дотор чих олон юм орно шүү дээ. Би зүгээр хүмүүст ойрхон байхын тулд ганц хоёрхан жишээ хэлж. За манай салбарт одоо салбарын энэ институцийг тогтоож байгаа энэ хэсэг бүр маш тодорхой ажлыг хийж үүсгэж байх хэрэгтэй. Би уржигдэр диспетчерийн үндэсний төв дээр олоо ажилтай танилцлаа. Яг намаа хуучин салбарт ажиллаж байсан болохоор бид нар бол дуртаяа хүлээж авч жаргал зовлонгоо ярьж ингэдэг л дээ. Тэгэхээр диспетчерийн үндэсний төв бол цэвэр шуурхай ажиллагааны байгууллага. Одоо би ярьлаа шүү дээ түрүүн. Одоо дээд алуун тушаалын улсууд энд ялангуяа мэдэхгүй юм руу орж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ байгууллагыг ингээ хараад байсан чинь бас цэвэр шуурхай ажиллагааны байгууллага биш болчихжээ. Энэ дотор чинь одоо юу гэдгийг янз янзын ажил хийлэгдэг, янз янзын одоо горин бодуулдаг тийм ээ. Бүр 9 шидийн аж ахуйн ажиллаар энэ байгууллага чинь дарцсан юм байна. Нөгөө шуурхай ажиллагаа гэдэг нь жижигхэн хэсэг болчихсон. Тэгэхээр яах вэ гэхээр засаглалын хувьд ярихад хамгийн наацхан жишээ нь эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гэж байдаг юм. Тэгээ энэ хүрээлэн бэн зайлуул байгуулагдсан цагаас эхлээд ер нь нэг тодорхой дэмжлэггүй явж байгаад тэгээд өнгөрсөн 3 сарын өмнө байна уу 4 сарын өмнө байна уу. Энэ шин татан богдаад тэр эрчим хүчний үндэсний төв рүү шилжүүлчихлээ. Тэгвэл одоо яг үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээ эн чинь амьдрахын тулд энд чинь маш олон одоо өндөр мэргэжлийн залуучууд амьдардаг, ажиллаж амьдардаг. Тэгэхээр нөгөө цалин пүндүүгөө тавьж чадахгүй учраас ерөнхийдөө нэг хувийн компани одоо хийсэн төслүүд дээр шүүмж хийгээд ингэж амьдарч байгаа байхгүй. Ийм байх ёсгүй. Энэ эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн чинь үү, эрчим хүчний хүрээлэн чинь үү, энэ байгууллага бол ер нь энэ салбарыг чинь одоо тархин байх хэрэгтэй. Бүх тэр одоо гормын тооцоонууд бүх тэр юмнуудыг чинь судлаад, дүгнэлт гаргаад за одоо жишээлбэл сая ярьж штэ ингээд одоо энэ институцийг яаж сайжруулах вэ? Яаж энэ шинжилгээ хийх юм? Яаж хөвчл явуулах юм? Энэ байгууллага чинь энэ дээр ажиллаж явах хэрэгтэй байхгүй. Бүр маш өндөр түвшинд. Тийм учраас энэ байгууллагыг хөрөнгө санхүүгийн хувьд ч их өндөр тавих хэрэгтэй. Хоёрдугаар энэ байгууллагыг нэг техник технологийн хувьд сайжруулах хэрэгтэй. Сая би диспетчер үндэстнээр очиход тэнд нэг симуляцийн програм хэдхэн хоногийн өмнө ярьсан л да Японы суламжаар нэг юмтай болж ин тэр гэх тийм ээ. Тэгээд иймэрхүү одоо лабораторийн төрлийн юмнууд чинь бол энэ хүрээлэн дээр байгаад тэгээд бүр одоо юу гэдгийг диспетчерийн үндэсний төв бол бас гормоо өөрөө бодно л доо. Энэ гормоо гэхдээ тэр хүрээлэнгээр хянуулах хэрэгтэй байхгүй юу? Хянуулаад нөгөө хүрээлэн за энд ийм алдаа байна. Энийг ингэж засъя. Энэ нь болж ийн гэд одоо түрүүний цэцгээгээ ярьсан нөгөө гормон байна шүү дээ. Энийг ингээ хийгээд явдаг бол өнөөдөр тэгээд юу гэдгийг нүүрсээр ажилдаг бол ТЭЦ одоо Монголд хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг ийм эрүүл маргаанч харахгүй энэ чинь цэвэр эрдэм шинжилгээний байгууллага маш нарийн судалгааны үндсэн дээр энэ гормыг гаргаж өгөөд ингээд явах юм бол энэ чинь ямар ч асуудалгүй болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр засаглал гэхээр зөвхөн ядгийн наацхийн жишээ л хэллээ. За хоёрдугаарт бүх эрчим хүчний компаниудаар туз гэж байдаг. Би нэг хэдэн жил энэ 3 дугаар захиргааны станцын тузын хараат бус гишүүнээр ажилласан юм. Тэгэхээр туз гэдэг бол зүгээр л эн чинь онгоол байхгүй үү. За тэнд хараат тус гишүүн гэдэг нь 3 гишүүн байдаг. 6 нь болохоор зэрэг энэ одоо төрийнхоос томилогддог. За энэ дээр сайд нь удирдамж гэдэг нэг юм бичээд өгчдөг. Тэгэхээр тэр сайдын удирдамжийг л гар өргөж батлахын тулд энэ төд сууж байгаа болохоос төд тэр одоо юу гэдгийг компани дотоод ажилд нь
судалгаа хийгээд үнэлт өгөөд тэгээд гүйцэтгэх захиралд одоо юу гэдгийг үүрэг өгөөд ингээд ажилуулдаг юм байхгүй шүү дээ. Тэгэхээр засаглагддаг чи энийг л хэлээд байгаа байхгүй. Би зөв хоёрхан жишээ татлаа. За цэцгийн инженер. Би одоо хоёр панелистаа их саналдаг байна. Сая Бадан Дамдангой хэллээ. Тэр дамжуулж яаж холбосон. Энэ манай зохицуулт хорны статистик ном гаргадаг шүү дээ. Өөрөх нь вебсайтн дээр байна. Тэрэн дээр их тод харагдаж байгаа. Жишээлх юм бол дамжуулах компани зардал нь өөрөө 9 төгрөг байж байгаа. Өөрөөр бид нар 24 оны үн бүрдэл дотор тийм ээ. Гэтэл алдагд нь 12.7 төгрөг байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол нөгөө хөрөнгө оруулалтаа нөхгүй их урт шугам барьж байгаа. Яг энийг улс төрчид ингэж тайлбарлаад нөгөө альва садварт улс төр ахаар зөв нөгөө маста таадагдахын тулд юу хийдэг тийм ээ. Яг энэ тэр яг алдагдaltaй шугамуудыг яагаад гэхээр зөв нийгмийн хэршиг гэж байна. Гээл ингээл хүчлэл яадаг тийм ээ. Гэтэл энэ алдагдал маань өнөөдөр бид нар цахилгаан системтэй 30% алдагдaltaй. Улаанбаатарын дулааны шугам шилжээнд 20% алдагдaltaй. Хэрвээ энийг мөнгөөр үржүүлвэл ямар ав? Тийм учраас нөгөө нэг дижитал системийг оруулах тийм ээ засаглалыг сайжруулах гэж яриад байгаа ч ердөө энэ. Тэр засаглал сайжруулан дараа нь менежмент руугаа орох хэрэгтэй юм байна. Өнөөдөр бид нар тэр сая яндаа дарга ярьж байна тийм ээ. Нөгөө тууз ямар хөвтэй тийм ээ. Бид нар ерөөсөө нөгөө зорилттой төвшин гişиг юмтай байдгийг бүх компаниуд. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэрнийг би task based буюу өөрөөр хэлбэл үүрэг даатгаруулалт биелүүлэх зорилтолоос биш нөгөө яг жинхэнэ утгаар менежмент хийх тийм ээ нөгөө алсын хараагаа зөв тодорхойлоо тэрний дагуу стратеги төлөвлөгөөнөд хөрөнгө оруулалтуудаа эрэмблэх тухай асуудал маань хүчгүй байгаад идэг. Тэгэхээр бүх шийдэлтэй. Тэгэхээр энэ эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын OECD-ийн дээр чинь бүгдөө энэ ялангуяа дэд засгийн салбар дээр тийм ээ төрийн өмчтэй компаниуд маш ихтэй. Энэ бол ер нь огт бүгдээр өрсөлдөж явчихдаг юм бас биш шүү дээ. Тэнд хамгийн гол нь засаглал сайжруулах тухай асуудал байдаг. Номер 1 нь ердөөд хуультай болоо. Одоо манайх нэг тийм хуулиа гаргах гал одоо хилцсэн гэж яриад байгаа. Гэхдээ тэр бүтээмж гэдэг үг нэг номертой яваад байна л да. Төрийн өмч орнууд юм чи бүтээмж гэдэг. Тэгэхээр дэд засгийн салбарт бүтээмж чиг сонио ойлголт шүү дээ. Тийм ээ. Горимоос шалтгаалдаг. Дөрөв тэр хэлээ тэр горимоос хамаараа тийм ээ тэр станцын ачтуулын коэффициент нь тийм ээ ачаал яаж хуваарласан айгүй олон зүйлээс хамаардаг. Шууд бүтээмжгээд ингээ явцуучвал энэ бас эвгүй болчихно. Тэгэхээр бид нар нөгөө нэг системээр нь харж үр ашиг нь тодорхойлж бид нар алийг нь илүү төрүүлж ачаалж үр ашиг нь нэмэгдүүлэх нөгөө системийн дүнгээрээ харж явдаг асуудал маань энэ байгаа юм л да. Тэгэхээр бид нар ингэж юмудаа тийм ээ засаглалыг асуудал менежментийн тухай асуудлуудаа харахгүй болохгүй. Өнөөдөр менежмент сул учраас эрчим хүчний салбараас хүмүүс яагаад гэж бүгд тэ адилхан цалинтай байна шүү дээ. Уг нь нөгөө алсын хараа зөв, стратеги төлөвлөгөө зөв, компанийг ашигтай ажилладаг чинь компани өөрөөр төрийн бол орон нутгийн өмчийн үнцийг өснө. Алдагдaltaй ажиллана гэдэг чинь компани хөрөнгө өнгөдж штэ. Ямар ч хариуцлага хүлээхгүй штэ. Компани нь алдагдaltaй ажиллаад байхад тууз хэвээрэл байж байна. Ямар ч хариуцлага өөрөөр төрийн болоод орон нутгийн өмч өнгөдж ийн тэнд. Тийм ээ баланс алдагдaltaй байна гэдэг бол тийм биз дээ. Гэтэл энд ямар ч хариуцлага тооцохгүй. Тэгэхээр бид нар нөгөө хууль эрх зүйн хувьд үүрэг хариуцлагын заагалсан юм бид нар дүрм журм хуультай байхгүй бол ерөөсөө явахгүй. Тэгэхээр төрийн өмчийн компаниудын хууль эрх зүйг бол бие даасан хуулиар зохицуулаад дараа нь менежментийг чиглүүлдэг. За менежмент рүү ороход бол маш том шийдлүүд бий болно, тийм ээ. Төрийн биелээ нөө цалингийн асуудал. Өнөөдөр бид нар компанид оруулж байгаа үн цэнээрээ ажлын байрны цалингууд нь тодорхойлтууд нь өөр, цалингууд нь өөр байх юм бол өнөөдөр энд хүмүүс гарах биш илүү үр өгөөжтэй ажиллана. Бид нар энэ менежментийн систем, энэ засаглалыг чиглүүлэх, менежментийг сайжруулах энэ бол ганц нэг тогтоолоор шийддэг асуудал биш. Бэлтгэл хийн, нэлээд судалгаа хийн. Өөрөөр энэ салбарын think tank хүрээлэн маш чухал. Тий, за би Бадан Дамдангойд хандъя. За та бол энэ шийдэл бол одоо сэргээлт гэрчим маа гэсэн юм дүгнэлтэд явдаг юм байна. За ингээд миний ойлгож байгаагаар болохоор эн чинь өнөөдөр энэ нүүрснийхээ салбараас хамаагүй өндөр өртгөөр энэ цахилгаан үйлдвэрлэлд байх шиг байгаа юм. Хэрвээ яг энүүгээрээ байх юм бол би зүгээр нэг жишээ татхад энэ нөгөө нэг сая нөгөө өнгөрсөн жил нөгөө тог цахилгааны үн нэмээд энэ салбар чинь нэг 500 хэдэн тэрбум төгрөг илүү олсон юм байлээ. Тэрнийхээ 300 хэдийн зөвхөн энэ сөөх гэдэг энэ станцууд руу өгсөн юм байлээ. Тэгэхээр эн чинь одоо Монголын өнөөдрийн нөхцөлд энэ шийдэл мөн үү? Та битгий мовшгаад хэлдэг ч. За. Сэргээлтээр шийднэ гэж би ерөөсөө яриа. Тийм үү. За. Өрсөлдөөл явах хэрэгтэй л гэж хэлээ. За ер нь бол үр ашиг. Ерөөсөө энэ салбарын үр ашиг гэдэг юм чинь байхгүй болчиход байна шүү дээ. Түрүү одоо 2000 оны төсвийг хэлцгээд бараг анхны 7 суманд эрчим хүчний шугам татаал үр ашиг нь хамаагүй тэр ард түмэнд хэрэгтэй юм хийж штэ. Тэгж ийсэн бол одоо хэдэн 100 хүрсэн баг. Бараг бүх сумдыг энэ холбочлоо штэ. Яг тэр үр ашиггүй тэр шугам тэр л юугаараас холбоол явж байгаа. Тэгэхээр энэ нөгөө салбарын
салбараараа үр ашиггүй ийм үйл ажиллагаа ганцхан тэр шугамн дээр биш станц дээрс тэр бүх юм дээр одоо энэ өрийн сүлжээ үүсээд байна баг нуурын уурхаа гэхэд нүүрсээ нийлүүлсээр гоод өрөнд орж ийн гэл ингээл ярьж шít эн чинь бол ерөөсөн тэр салбар тэр зэрэг үр ашиггүй байгаад байна шít тэгэхээр үр ашиггүй байгаагийн одоо шалтгааныг бол яг улс төрчид рүү жигчэн сайд нар ингээ буруу удирдсан гэд ярьж л байна бас мөн л дөө бид нэр буруу байсан. Ерөөсөө тэрнийг бүгдээ энэ салбарт ажиллаж байгаа мэрэгжлийнхэн инженерүүд одоо энэ ангатл техникийн талаас нь гоё тайлбарлаж байгаа хүмүүс энэ чинь үр ашигаа ярих хэрэгтэй байхгүй юу? Энэ чинь үр ашиггүй байгаа шүү. Үр ашигтай байх хэрэгтэй гэдэг. Тэгээ би бол одоо энэ шийдлийн талаар бас нэг өөр өнцгөөс нь бас ярмаар санагдаж байна л да. Жишээлбэл ингэж улс төрчид нь одоо энэ үр ашиггүй ажилуулаад сонгуулаа бодоод байж байдаг. Салбарын ажилтнууд, инженерүүд, мэрэгжлийн хүмүүс нь мэрэгжлийнхаа тэр шийдлүүдийг илүү яриад үр ашигын талаар ерөөсө бодохгүй ингээ явж байдаг. Ийм нөхцөлд жишээлбэл ямар ч мэрэгжлийн биш жишээлбэл нэг банкер шүү дээ одоо голомт баясгалан тийм ээ. Тэнд яаж одоо энэ эсэргүүцэл тийм ээ ямар ч дэмжлэггүй ийм нөхцөлд тэр бөөрөлжүүдийн станцыг барьчдیں۔ Энэ бол бүр биширмээр. Одоо хараа л да. Нөгөө энэ жил ч одоо яасан ч юм 4-ч зогсоод 3-ч зогсоод үнэхээр ч одоо нөгөө хугацаанд гүйцэж байгаа хөлтөө хөгсрөөд одоо тийм ээ нөгөө насан дуусч штэ. Ийм нөхцөл. Гадна талаас нөгөө найддаг нөгөө Орос маань өөрөө ямар байдалтай байгаа вэ? Байн байлдаа ингээл хоёулаа биенийхээ эрчим хүчнэр дайраад байна штэ. Тэгээд эн чинь тэнд өшөө хүндрэл үүсэх нөхцлүүд нь бүрдсэн байна. Ийм нөхцөлд гүн чинь бүр бараг энэ үл аварчих юм биш үү? Тийм ээ? Одоо тэгээд тийм юм хийж байгаа хүний чинь баг одоо Монголын Илон Маск юм уу хаашаа тийм ээ. Тэгтэл одоо тэр одоо ингээд 5 дугаар станцыг барих гэж байгаа бол бодогөл тэр л бариг л дээ тэр чадаж байгаа улсууд нь жишээлбэл за яг хооронд нь өрсөлдүүлээ. Тэгээ жишээл МСС одоо голомт хоёрыг тийм ээ. Хоёр захлагын станц барьсан 4 дурлаа шүү дээ. Хоо ходог бөөрөлжүүд гэх тийм ээ. Та хоёр өрсөлд аль баг үнээр одоо зарахыг чинь одоо баталгаажуулаад тэгээд өөртөө улсаас мөнгө авахгүй шүү. Мөнгө олоод барих юм бол барих нь шүү дээ. Тэр жишээлбэл 5 толгой станцыг барина гэдэг уул тэр ухаан худгийг барьчаал дараа нь тийшээ орох гэжсэн юм байлаа шүү дээ. Гэтэл одоо тэр чинь барихгүй одоо энэ улсаас барих хэрэгтэй тэр хувийн компани барьж болохгүй гэсээр бол тэрнээс тэр чинь хятадаас 12 центээр авч байгаа юм бол та нар 10 центээр ишээ өгнө шүү гэсэн бол айл хэдийн барьцсан байх нь шүү дээ. 5 дугаар станцыг жишээлбэл голомтынханд за танай гаргасан юг чинь 8.1 хэдээр өгч байгаа юм байлаа шүү дээ центээр. Одоо чинь бол Оросоос авч байгаагаас хямдхан байна шүү дээ. Оросоос авч байгаагаас бол хямдхан өгнө шүү гэл хийсэн бол аль хэдийн энэ 5 дугаар станц чинь босчихно шүү дээ. Шийдэл нь бол энэ юм шиг харагдаад байгаа. Тэгээд ийм нөхцөлд бол нөгөө одоо сэргээгт гэрчим хүчийг нэг 8-9 центээр ч юм уу аваад ингээд өрсөлдөөл явна үсттэй тэр чинь тийм ээ. Би тэр сэргээгтийг заавал оруулна гэдэг юм биш. Тэгээд өрсөлдөөл зах хэмжээгээр одоо ер нь бол ганцхан юм дээр яадгүй гэдгийг харуулад эрчим хүчний систем гэдэг бол бие биенийгээ нөхсөн жишээлбэл нүүрсний станцууд бол яг тогтмол ингээд үйлдвэрлэж байдаг. Сэргээгт гэрчим хүч бол ингэж байдаг. Сэргээгт гэрчим хүчээ батарейтай холбоод тийм ээ одоо энэ өвөр Монгол бол тэр батареинуудыг бол гайхамшигтай хөгжүүлж шít. Одоо нэг ус хөрөнгөлөөрөө станц гэдэг маш том оронч хүртэл гигаваттаар нь хүртэл хийж байгаа жишээтэй тийм ээ. Тэгээд тэрнтэй хослуулаад усан цахилгаан станцаа бариад ингээд төрөл бүрийн ийм үсгүүртэй болчих юм бол эн чинь нөгөө бие биенийгээ нөхсөн хамгийн зөв оновчтой шийдэлч ингээл явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд төл дээрээ нэгэнтээ тогтсон үед бол бид нар дайж энэ Монголын нийт одоо эрчим хүчний нөөц бол асар их учраас гадагш нь экспортлох бол төвгүй болоод эхлэв шүү дээ. Тэгэхээр энэ дотроо эхлээд ингээд шийдчихээ. Шийдэх ерөөсөө гол юу бол зах зээлийнх нь гормоор хурдан оруулаач л гэдэг юм. Тий би зүгээр энэ Бадам Дамдангой хэлсэн юм дээр нэг тэр бөөрөлжүүдээр хувийнхаа бодлыг бас энэ нэвтрүүлгийг ашиглаад бас оруулчих гэж бодлоо. Би юу гэж боддог байсан гэхээр боддогч байхдаа энэ баясгалан гэж хүн чинь одоо энэ чинь бараг 10 жилийн өмнөөс энэ Женко гэдэг хүнтэй нийлээд эн чинь төмөр зам барьж байгаа нэрээр маш их мөнгө төгрөг эдсэн байл одоо тэр нь ч бараг батлагдчих шиг байна. Би тэр хүнийг одоо айгүй муу хүн гэж боддог байсан. Тэгсэн чинь өөрийнхөө хөрөнгөөр энэ бөөрөлжүүд гэдэг одоо цахилгаан станцыг бариад тэгээд тэр нь одоо өнөөдөр биднийг ингээд хөлдөөчлөө ингээд аваа явж байгаад нь би тэр хүнийг одоо
би л дотроо бол тэр хүний хувь цагаатгцсан баг. Тий. За нэг юм төмөр зам ч гэсэнтэй одоо бас л тэргээр change 90 оноос хойш хинч бариагүй юм л бас л барьсан. Хинч явахгүй юм барьсан шүү. Тий. Тэгээд бүгэн тэр чинь бол яг тэр шийдвэр нь угаасаа өргөн зэрэгтэй гэл хэрвээ нарийн зэрэгтэй барь гэсэн бол барих л байсан байлгүй тэр барьж байгаа хүний асуудал. За нэг 3 минут үлдсэн байна. Ингээд би сүүлийн үгийг та 3-т 1 минутаар өгье. За Яндангом инженерээс эхлэе. Тэг яг зүгээр одоо нэг хувьчлалгээд хэрэгдэж байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр би нэг зүгээр энэ гүрж улсын хувьчлалыг би бас нэлээд анхааралтай ажиглаж судалж байдаг. Энэ ганц хоёрхан жишээ хэлж гэж бодож байна. За хувьчлалын зорилго гэж нэг юм байна да. Яах гэж хувьчлаад байгаа юм бэ гэдэг. Тэгээ гүржийн хувьчлалын зорилго бол энэ коррупс гэдэг юмыг алга болгох. Тэгээ гүржийн түгээх сүлжээ их муу байсан. Бүр их олон жил болсон хуульчирдсан. Энийн гаан техникийн хувьд бол өдөн татах. Ийм үндсэн хоёр зорилго тавиад хувьчлал явагдсан. Ер нь 90 онд хувьчлал эхэлсэн. Тэгээд яг манай Монгол шиг төгжирсээр яваад 2004 онд тэр нөгөө Саакашвили гэдэг ерөнхийлөгчийн үед явагдаад тий. Тэгээ өнөөдөр бол гүржийн засгийн газар за манай улсын эрчим хүчний салбар бол хувьчлалаа үндсэндээ дуусгачлаа гэж ингэж зарласан. За энд ямар шинэ өөрчлөлт орсон гэхээр хуучин загвар нь бол одоо бидний л нөгөө социализмын үед за одоош Монголд өрөндсөн ажил байна нөгөө босоо бүтцтэй. Заавчлаар би таныг тасалж байна. Цаг болж байгаа учраас дараагийн хүнд 1 минутыг өгье. За бидний хувьд бол шийдэл юу вэ гэх юм бол бид юуны төрөнд эрчим хүчний салбар энэ дэлхийн хөгжлийн трендийг хандсан тийм нөөц төргөжүүлэх тухай асуудал, тархмал их өсвөр, энэ дижитал технологиудыг оруулах асуудлаараа бид нар мастер төлөвлөгөөтэй болмоор байна. Мастер төлөвлөгөөтэй болмоор байна. Нэг дахь асуудал. Хоёр дахь асуудал гэх юм бол эрчим хүчний салбарыг 100% уншлах гэдэг юм яхад амжилт сэдвэр үлдээгээл бүгд амны уншлах юм шиг яриад байгаа юм л да. Яагаад вэ гэдэг тэр бас. Гэтэл амжилт 100% төрдөө байна гэдэг бас хөрөнгө оруулалтаас нь бас оруулдаг зүйл л дээ. Энэ бол тэгэхээр бид нар төр өмчтэй байх ёстой юу гэдэг энэ хууль гарах хэрэгтэй. Биений хувьд бол би энэ төвлөрсөн суурин газраа тээцүүдийн хувьд энэ төрд байх иргэдээ өндөр үнийн дарамтаас хамгаалах нөгөө зөвхөн захиргаа биш дулаан хангамжийг найдвартай байлгадаг ийм систем учраас бид нар энийг төрдөө авах гэж байгаа бол яагаад ямар зорилготой төрийн өмч болгож авч үлдэх гэж байгаа гэдэг бид нар хуульч тодорхой болгож өгмөр байна. Энийг савлуулдаггүй баймаар байна. За нөгөө дамжуулт түгээгшүүлжийн дараа мэдээж анализ хийж үзсний дараа менежментийн хөгжлийг юм уу хөрөнгөний хөгжлийг юм уу энэ бол дараагийн асуудал байх гэж ингэж харж байгаа. За уучлаарай. Батондонда за энэ бас нэг өөр өнцгөөс нь ярьж тийм үү гэж бодож байна. Энэ мал анхаа хожиж яхад нэг юм яриа байсан л да. За одоо ингээ Монгол малгүй болно. Бүгдээрээ одоо ингээ намар айлын балкон дээр идшүүлээд хүрэж ирээд ингээд малчт нь хот руу бүгдээрээ ирээд ингээ энэ малч байхгүй болно шүү. Хөвчлөгөө аюултай л гэж хэлсэн. Хөвчлсөн. Одоо бүр харин ч өсөөд харин ч одоо асуудал сайн шийдэгдээд явж байна. Орон сууцыг хөвчлөх үед за энэ орон сууцыг л хөвчлөх юм бол эддээ энэ ч одоо бүгдээрээ зараад хятадуудад зараад ингээд цөмөрөө гэртээ суугаад ингээд байшин одоо хизээ Монгол хүн байшин барьж ирсэн Оросууд байхгүй болцоод ингээд сөннөөл гэж хэлсэн. Одоо бүрч харин яагаал явж байна. Тэгэхээр одоо энэ ярианууд бол бас нөгөө нэг өнцгөөс нь харах юм бол бас л нэг иймэрхүү айц яриад байгаа юм шиг санагдаж байна л да. Зоригтой зах зээлийнхаа юунд одоо үндсэн хуулиар бол манайх чинь зах зээлийн эдийн засаг арилгаалаа хөгжих хэрэгтэй болсон шүү дээ. Тэгэхээр үндсэн хуулийнхаа дагуу зах зээл рүү н оруулаад ингээл зоригтой л явах хэрэгтэй шүү дээ. Өөрчлөлтөө байвал. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг өндөрсөн байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч манай студид ирж энэ эрчим хүчнийхээ салбарын шийдлийн тухай одоо ийм хэлэлцүүлэг өрнөсөн та гуравт баярлалаа. Та гурвын цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг өвгөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.